Би Патиэл бол Энэтхигийн Пондичери хотод амьдардаг сонирч зантай сүнслэг ертөнцид татагдсан өсвөр насны хүү. Тэр амьтны хүрээлэнгийн эзний хүү учир төрөл бүрийн амьттай хамт өсч ертөнцийг танин мэдэх хүсэлд хоцрогддог. Би шашныг гүнзгий сонирхдог. Бүр тэрээр зөвхөн нэг биш. 3 шашныг зэрэг дагдаг. Хинду, Христ, Исламын сургаалууд бүгд түүнд гэрэлскигээ удаг утрыг өгдөг. Нэгэн өдөр түүний гэр бүл Канад руу нүүж хамтдаа амьтдаа ачиж хөлгөмгцоор далайд гарна. Гэвч тэдний ажил гэмтийн суйрлэр төгсөн. Далайд сэрүүн шуурга дэгдэж хөлгөмгц живнэ. Би ганцаараа амьд гарна. Гэхдээ хамгийн санаанд оромгүй нэгэн хөртэй үлдэнэ. Тэр нь Бенгалбар, Ричард Паркер. Цаашдын түүх бол зүгээр нэг амьд үлдэх тэмцэл биш дээ. Энэ бол итгэл, уран сэтгэмж, хүний оюун санааны гайхамшигын тухай өгүүлэмж. Би 227 өдрийн далайд тэр барын хамтаар өнгөрөөдөг. Эхэндээ тэр барнаас айж, амьнас нь дээсэн дөрөөн дээр бэнжигнэр. Гэвч бодолгүй тэрээр энэхүү бартай хамт орших нь амьд үлдэх цорын ганц арга зам юм гэдгийг ойлгодог. Тэр амьтны нутаг дэвсгэрийг тэмдэглэж, зам байжийг нь ажиглаж, өөрийн гэсэн дэг журмыг бий болгодог. Энэхүү агуу далайд айдас нь анхаарал, өсгөж нь сахилах бат, харин найдвар нь залбирал болон хувирдаг. HP шатам хазун шуурга ганцаардал өсгөлөнгөд давж туулна. Байгалийн догшин ширэн хүчтэй нүүр тулж, заримдаа ухаан санаа нь эргэлзээтэй юм шиг санагдана. Гэвч тэгжээ алдахгүй. Бурханд талархаж, бартай ярьж, амьдрахын төлөө тэмцэж, амьд үлдэнэ. Эцэст нь авралын зэв Мексикийн эрхт хүрч, Пи аврагдана. Сул дорой болсон тэр хүүгийн түүхийг нь аврагчид сонсож, итгэхгүй юм шиг санагдана. Бижээ барын хамт далайд сар гаруй амьд гарсан гих түүхэн хитрхи тэмээргүй сонсогдно. Тиймээс Пи тэдэнд өөр хувилбарыг буюу амьтдаггүй. Харин хүний харгас үйлдэлээр дүүрэн харанхуй хувилбарыг ярьж өгдөг. Албаны хүмүүс гайхаж аль нь үнэн бэ гэж асуув. Пи инэмсэглээд аль нь илүү сайхан түүх вэ гэж асуув. Харин тэд барын хамт байсан хувилбарыг сонгоно. Пигийн амьдрал бол зүгээр нэг амьд үлдэх тухай түүх биш. Энэ бол хүний итгэл, уран сэтгэмж, түүх өгүүлэх хүч чадлын тухай ухаарсан. Заримдаа бид амьдралд биш, түүхэнд итгэж амьдрдаг. Учир нь түүх бол хүний итгэлийг амьд авч үлддэг зүйл юм. Та текстийг дуу болгон хөрвүүлэгч, химис оюунд суурилсан цэцэн платформоор бүтээсэн контентийг сонсож байна. Та ч мөн цэцэн платформыг ашиглан хүссэн текстээ дуу болгон хувиргах, мөн өөрийнхөө хоолойгоор хүссэн текстээ уншуулах боломжтой. Энэ удаагийн дугаараа ийхүү жаргаагаад дараагийн дугаараар дахин нэг сонирхолтой номоор эргэн уулзцгаая. Ич